олон түмний өмнө байж тэдний хайр хүндлэлийг хүлээн авсан соёлын хотын хөгжилтэй салшгүй энэхүү зөвлөгөөний нээсний мэддэг. Анхаарал өдөртөн үрье. Олон мянган иргэдийг халтарч унаж бэртэх авто замын осолгийн өртгөөс сэргийлж чадсан хамгийн гол үр дүн юм а. Миний бие хот нийтийн аж ахуйг сайжруулж, бэхжүүлэх чиглэлээр олон ажил хийгээд төлөвлөж, томоохон зорилтуудыг тавин ажиллаж байгаа байлаа. Үүнд нэгдүгээрт зам талбайн цэвэрлэгээ үйлчлэгээнд орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нэвтрүүлэн парк шинжилтийг сайжруулахаар төлөвлөж байна. Монгол Улсын засгийн газраас зам талбайн цэвэрлэгээ үйлчлэгээнд тэрүүн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 300 сая төгрөгөөр нь засмас хайлуулах бодис давс худалдан авч догшилт үйлчлэгээний компаниудаа хуваарлан 700 сая төгрөгөөр нь зас цэвэрлэгээний машин техник тоног төхөөрөмж авахар тендер зарлан ажиллаж байна. Мөн нийслэлийн 2017 оны төсөвт хот тогтчлтын машин техник худалдан авахд зориулж 1.5 тэрбум төгрөгийг тусгуулсан билээ. Хоёрдугаарт зам талбайн цэвэрлэгээ үйлчлэгээний тарифыг шинжлэх асуудал боломжж байна. Одоо бид 2006 онд баталсан тарифаар 1 м квадрат талбайг 50 төгрөгөөр тооцсон дунджаар сард 1.5 удаагийн давтамжтайгаар зам талбайг цэвэрлэж байна. Давтамж нь бага байгаа ч та бүхэн өдөр бүр зам талбай дээр давтмал ажиллаж байгаа. Иймээс улс орны эдийн засгийн өсөлтөд уялдуулан цэвэрлэгээний тариф давтамжийг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. Гуравдугаар цалин өсний асуудал байгаамаа. Зам талбай нэг үйлчлэгийн дундад цалин 660 мянган төгрөг хүрсэн. Цалингийн системийг тогтмол биш хийснээр нь тооцож сайн ажилласан тохиолдолд урамшуурал олгох системийг нэвтрүүлэхээр зорж байна. Дөрөвдүгээрт нийслэлийн өсөлт дэвсгэрийн алслагдсан замын байгууламжийг тогтмол цэвэрлэдэг болох зорилтыг тавиад ажиллаж байна. Биокомбинат, шугам фабрик, үлзийд хороолол, хөшгийн хөндий олон улсын эсвүүд рүү хүрэх зам, найрамдал, дахилтын зам, эмээлт барьцаа, 61-ийн гарам налах, баг ханга, багнуус чиглэлийн автозамууд хотоос гарсан даваагүй үеийн цэвэрлэгээ арчилтыг тогтмолжуулж эзэмжүүлэх нь чухал байна. Өвлийн хугацаанд орсон засны дараагаар дээр дурдсан алслагдсан замуудыг дүүргүүдийн төв болон хувийн хвшлийн мэрэгжлийн аж ахуйн нөхцөлд хуваарлах менежментийг хийсэн. Энэхүү менежментийн үр дүнд хотын төв болон алслагдсан замууд засмус халтаргаагүй болж иргэдийн талхлыг хүлээсэн билээ. Энэ бол та бидний хамтын ажиллагааны том дэвшлийг харж байна. Улаанбаатар хотын засгийн ажлын албаны хамбар Монголын нэгдэл үйлдвэрчдийн хорооны Алуулстар баяргая. Нийслэлийн иргэдэд самбог нийслэлийн иргэдэд төлөвлөсний хурлын хүндэт өргөжлөөр самбог нийслэлийн засгийн даргын шагналаар нийслэлийн самбогийн жаргал сайхан таныг тайзнаа. Цэвэрлэгээ үйлчлэгээний төвийн зам талбайг үйлчлэгч Жамсан огтой сайн чимэг таныг хүрч байна. Дорж огтой шагнар сүрэн таныг хүрч байна. Хөрөг гар огтой телефоны дөцсөн огтой эдгэр жаргал таныг дараах хүмүүс тайснаа гарч ирж Нанжууны баярын бичгийг хүрч байна.